Хорвогийн ирээдүйг чамтай хамт дуулмаар байна. Цэлмэгхэн цэнхэр тэнгэрийг дуулах дуртай. Цэцэгт ногоон дэлхийгээ та бүхэндээ дуулж байна. Амт чамайг өрөөд хамтан дуулмаар байна. Хорвогийн жаргалыг чамтай би дуулмаар байна. Дэлхийн загас биднээ нэгэн тэмүрөдөлтэй. Хүмүүстээ бүгдээ нэгэн хүсэлтэй. Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээ. Бидний амьдралын цаг хорон бүрт хүний хэрэглэнээс үүдсэн хог хаягдал гарсаар байна. Улаанбаатар хотоос жилдээ 500-аас 600 мянган тонн хог хаягдал гардаг. Нийт хүн амд нь хуваагаад үзвэл нэг хүнд дунджаар 430 кг буюу хагас тонн шахам хог хаягдал оногдно. Нийслэлд үүсч буй хогийн 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой боловч одоогийн байдлаар нийт хог хаягдлын 70.6% буюу 25 мянган тонн хогийг хоёр дахь түүхий эд болгон урд түвшрийг экспортлж байна. Хүн байгаа цагт хог гаргахгүй байна гэж хизэж байхгүй учраас хогийг хаях биш дахин боловсруулахад анхаарай. Бидний нүдэнд харагдахгүй бичил задлагчид байгальтаар байдаг. Энэ зарчмыг ашиглан хайдар ногооноос бордоо гаргахыг компост хийх гэнэ. Хогийг хаях биш баялаг болгоё.